За технологийн хорхоотнуудын хувьд хавар болгон бас хамгийн гол хүлээдэг арга хэмжээ бол Apple-ийн хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээ буюу World Wide Developer Conference байгаа. Today we're launching Claude Fable 5. Үндэсний аюулгүй байдалд занал хийж болзошгүй. Тим хэмэл оюуны загвар гэж нэг талаас өгдсөн гэж хэлж байгаа. Бидний хувьд одоо нөгөө тусгаар тогтносон хэмэл оюуны загвар гэдэг зүйл илүү чухал болж байгаа. BMW бараг Ferrari-д хичээл занаад хүчлээ гэж хэлэхэд болохоор юм үйл явдал боллоо. Сайн байцгаана уу интернетийн технологийн орхотнуудаа Tech Forum подкастын шинэ дугаарт тавтаа морил 31 дахь дугаар маань үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд технологийн салбарт хэд хэдэн чухал үйл явдал боллоо. Apple компани өөрсдийн хөгжүүлэгчдэд зориулсан WWDC буюу World Wide Developer Conference зохион байгууллаа. За тэд iOS 27 болон Siri-тэй холбоотой нэгэн чухал мэдээллийг бол хийсэн ба. За эдгээрээс гадна Anthropic компаниг дагсан за хэмэл оюуны загваруудтай холбоотой Америк нэгдсэн улсын засгийн газар болон энэ компани хооронд өрнөж байгаа үйл явдал улам ирчийг авсан өдрүүд бол үргэлжилсээр байна. Тэгэхээр энд яг юу болоод байгаа юм бэ гэдэг талаар ярилцах бол Snapchat-ын толгой компани болох Snap за удаан хугацааны туршид хүлээгдэж байсан ухаалаг шилээ энэ намраас эхлэн зах зээл дээр худалдаанд гаргана гэдгийг бол албан ёсоор энэ 7 хоногт танилцууллаа. Тэгэхээр ямар шил гараад ирв, ямар онцлогуд байгаа вэ гэдэг талаар ярилцах бол энэ 7 хоногт автомашины салбарыг донслогсон, сонирхол татсан ямар шин загварууд шинээр танилцуулагдсан бэ гэдэг талаар ярихаар Амка битэр бэлэн болсон байна. Өдрийн мэнд хүргэе Амка. За өөр нэг подкастынхаа эхэнд бас дуулахад та бүгд бас битэрийн подолкийг хараад бас анзаарсан баг. Битэр бол Аянга Store-ийн подолкийг бол өмссөн байна. За манай Tech Forum podcast Аянга Store-тай хамтран ажиллаж байна. Энэ дугаараас эхлэн тэгэхээр бас Аянга Store-ийн одоо явуулж байгаа үйл ажиллагаа бол Аянга Store-тай хамтраад хэд хэдэн дугааруудыг та бүхэнд бэлтгэн хүргэх болно. Мөн Аянга Store яг ямар газар вэ гэхээр та технологийн төхөөрөмж, бүтээгдэхүүн, Samsung, Apple-ийн одоо хамгийн сүүлийн ухаалаг гар утаснуудыг бэлэгтэй болон урамшуултайгаар Аянга Store-оос худалдаа авах боломжтой. Тэгэхээр хэрвээ та хамгийн сүүлийн үеийн болон чанартай за баталгаатай ухаалаг гар утаснуудыг сонирхож байгаа бол Аянга Store-ыг зориорой гэж уриалмаар байна. Take it easy. Технологиг амраар таны гарт хүргэнэ. За 2-7 хоногийн өмнө Anthropic одоо үлгэр домог шиг яригдчихэж байгаа нөө Mythos гэдэг нэртэй хэмэл оюуныхаа загварынхаа илүү хялбаршуулсан одоо хоёр хувилбарыг бол гаргасан ба. За Fable 5, Mythos 5 гэдэг тий. За өмнөх одоо Mythos Preview буюу одоо урьдчилсан хувилбар дээр хэд хэдэн зүйлсүүдийг одоо ноцтой байсан гэдэг талаар бидэд ярьжсэн тий. Тэр нь юу вэ гэхээр тэр Mythos-ийн хамгийн эхний хувилбарыг нь болохоор одоо яг тусгай зөвшөөрөлтөй хэд хэдэн компаниудад бол лиценз байдлаар бол хэрэглүүлж ирсэн. Anthropic-ийн одоогийн байдлаар бол тэр жагсаалтанд байгаа компаниудын тоо бол ихэнх нь Америк компаниуд 200 орчим компани бол болчихсон байгаа. За Fable 5 дээр олон нийтэд нээлттэй болгосон буюу одоо энгийн хэрэглэгчид бид нэр хэрэглэх боломжтой болсон. За хэд хэдэн хүмүүс айгүйх туршиж үзсэн байлаа. Монгол ч гэсэн туршиж үзсэн хүмүүс бол өөрсдийнхөө сэтгэлүүдийг хуваалцсан байлаа. Би бас хараахан туршиж үзээгүй хөдөө явж хахад яг энэ үйл явдал болол өнгөрчлөө л доо. Тэгсэн чи юу болсон бэ гэхээр за Fable 5 за ер нь бол хитрхи айгүй бас аюултай модель юм байна. Америк нэгдсэн улсын засгийн газраас за Америк нэгдсэн улсын худалдааны яамны одоо ерөнхий нарийн бичгийн дарга болох Howard Lutnick за мөн Scott Bessent сангийн яамны сайд хоёр одоо Anthropic-ийн Dario Amodei болон бусад төлөөлөгч нарыг хүлээж авч уулзсан байна. Баасан гаригийн 13 цагт өнгөрсөн 7 хоногийн гэсэн үг. За үүний дараачаар хэд хэдэн зүйлсүүдийг хэлсэн байна. Одоогийн байдлаар бол Америк нэгдсэн улсын засгийн газраас ямар нэгэн албан ёсны мэдээллийг хийгээгүй. За Anthropic-ийн гаргасан мэдээлэлд юу вэ гэхээр за яг энэ хамгаалтын системийг нь тойрж гаргах юм аргууд байж болох юм байна. За тийм учраас Америк нэгдсэн улсын засгийн газрын зүгээс за энэ Fable 5 болон одоо энэ Mythos загваруудыг гадаадын иргэнд ашиглуулахыг хориглож байгаа. Тим шийдвэрийг гаргасан гэдэг бол зарласан. За энэ нь хоёр зүйл байна. За нэгдүгээрт одоо Amazon-ы Red Team гэж нэрлэгддэг багийнхан тойрж гарах аргуудыг нь олж шилрүүлсний дараа Америк нэгдсэн улсын ийм шийдвэр гаргалаа. Amazon-ы тэр Red Team баг засгийн газарт мэдээлсэн байж магадгүй маа гэдэг ийм мэдээллүүд явж байна. За хоёрдугаарт болохоор хятадтай холбоотой бүлэглэлүүд за энийг одоо нөгөө нэг
хязгаарлалтуудыг нэвдэх аргыг олсон байж магадгүй юм байна гэдгийг бол за Semaphore-ийнхан бол мэдээлсэн байна. Тэгэхээр энэ хоёр үндсэн одоо шалтгаан явагдаад байгаа гэсэн. За нөгөөтэйгөр Anthropic-ийн хэвлэлийн мэдээнд юу гэсэн бэ гэхээр үндэсний аюулгүй байдалд занал хийж болзошгүй. Тим хэмэл оюуны загвар гэж нэг талаас үүдсэн гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэмэл оюуны технологи үнэхээр нөгөө нэг юу биш болчлоо. Тоглоом биш болчлоо. За хоёрдугаарт одоо нэг ойлгомжгүй байгаа юм. За мэдээж одоо гадаадын хэрэглэгчид ашиглаж чадгаа болчихсон. Тэгсэн чинь яг Anthropic болон тэр компанитай холбоотой зүйл ер нь яг цаашаа яаж явагдах юм? Ямар одоо дүрм журм үйлчлэх тэр нь одоогийн байдлаар тодорхойгүй буюу за магадгүй бас экспортын хоригонд оруулж магадгүй гэдэг зүйлсүүд яригдчихаг. Тэгвэл одоо тэр Америкийн экспортын хориг нь юу байдаг вэ гэсэн чинь тэрийг нь судлаад үзсэн чинь одоо бит бүтээгдэхүүнүүд ихэвчлэн байдаг юм байна л да. Одоо жишээ нь чип ч юм уу тий одоо жишээ нь 3D принтер гэдэг ч юм уу тий илүү бүр дэвшилтэд буу хүртэл үйлдвэрлэх чадaltaйгаа одоо 3D принтер гэдэг ч юм уу тий тиймэрхүү бүр энэ тусгай бүтээгдэхүүнүүд бит бүтээгдэхүүнүүд юм. Тэгсэн чинь энэ болохоор бит бүтээгдэхүүн биш те. Тэгэхээр энийг бас тэр экспортын хоригонд нь яаж оруулах юм бэ гэдэг нь бас нэлээдгүй сонирхол татж байгаа гэх мэтчлэн ийм зүйлүүд. Тэгээ нэг ийм аюултай зүйл болоод байна л та цаан чинь ер нь. Тий. Тэгээд энэ Anthropic компани гүйцэтгэх захирал Dario Amodигийн Bloomberg-т өгсөн бас нэг тусгай ярилцлага байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэ Bloomberg-ийн Emily Chang-ийн Circuit гэдэг ярилцлага дээрээс бас яг энэ Dario Amodi Anthropic компани бизнесийн салбарт яг юу хийгээд яваад байгаа юм? Юу хийх гээд байгаа юм? Хэдхэн жилийн дотор яаж ингэж одоо маш том хэмжээний тэгээд Америкийн дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийн одоо гол байгууллага хүртэл ер нь яаж ингэж анхаарлаа хандуулах хэмжээнд хүрсэн бэ гэдэг зүйлсүүдийн талаар өөрөө яриануудаа өгсөн байлээ. Тэгээд энэ тэр ярилцлагыг нь үзэж байхад бас айгүй нэг сонирхолтой зүйл нь нөхөр болохоор одоо нэг scale law буюу одоо хэмэл оюуны загварыг илүү ухаанлаг, илүү хүчирхэг болгох нэг хуулийг биччихсэн юм бэл. Тэгээ тэр нь яг ямар учиртай вэ гэхээр за одоо энэ OpenAI компани GPT модельийг бол анх одоо GPT 2-ын үед гэсэн үг тийм. GPT 2-ыг ингэж анх хийж явах үед бол нөхөр өөр OpenAI-д ажиллаж исэн. За түүний одоо төрсэн ихчлүү дүү ямар ч байсан одоо цуг хамтран үүсгэн байгуулагч нь бас ингээд OpenAI бүгдээрээ ажиллаж исэн. Тэгээ тэрийг гаргаж ирээд за тэр хуулийн дагуу ерөнхийдөө бол GPT модельд сургагдсан юм л. Тэгсэн чинь хүмүүс нэг тоохгүй байгаад тахаар нөхдүүд өөрсдөө яг ковид үеэр компаниасаа долоолаа ингээд гарч яваад тэгээд өөрсдийнхөө стартапыг байгуулад яг л одоо яг өөрсдийнх нь момент нь ирж байгаа гэсэн үг тийм. .com-ын баблийн үед бас яг ийм захиурын хөндөд нэлээд ойр байсан. Тийм оюутан байсан юм байна л да. Тэгэн гот л өөрөө ярьслага дээр надад нэг тийм .com-ын бабл, интернетийн бабл лидер нэг тийм гоё санагдчихж байгаагүй нэг тийм сонирхолтой зүйл байгаагүй. Би бол энэ математик дуртай хүн байсан. Тэг ингээ математикт л ингэж айгүй хошуурдаг, тийм математикийг айгүйх ингэ сонирхдаг гэ. Тэгээд тэр нь ингэж хөтөлж явсаар хагаад одоо хамгийн хүчирхэг хэмэл оюуны загварыг ийм хийх хэмжээний одоо стартапын удирдлага болтлоо юм өсөж дэвдсэн байна. Ийм сонирхолтой ярилцлага байлаа. Тэгээд хоёр төрлийн хувилбартай байгаа. Нэг нь болохоор яг энэ Dario Amodi болон бусад хүмүүсийн нийт оролцсон ярилцлага. Тэр нэг 40 орчим минут. За өөрийнх нь дан ярилцлага нь болохоор 1 цагийн урттай нэг тийм ярилцлага байна. Эндээс бид нар юуг ойлгох хэрэгтэй вэ гэхээр за мэдээж нэг компани бол нэг засгийн газар хоорондын одоо ийм хэрүүл маргаан бол өрнөж байна. За мэдээж тухайн компани бол өөрсдийнхөө хамгийн сайн модельийг хэрэглэгч нартаа өгөхийг бол хүсэж байгаа. Тэрнээр орлогоо нэмэгдүүлэхийг бол хүсэж байгаа. Тэгээд тэнгуут бидний хувьд одоо нөгөө тусгаар тогтносон хэмэл оюуны загвар гэдэг зүйл илүү чухал болж байгаа. Буюу одоо Монголын хувьд одоо жишээ нь игүүний чимээгээ гэдэг шиг те яг монгол хэл дээр сургагдсан те Монголын өгөгдлүүдийг маш сайн ойлгодог. Тэгвэл Монголдоо ингэж ажилдаг те ийм хэмэл оюуны загварууд дээр илүү анхаарах нь одоо хамгийн чухал асуудлуудын нэг болоод байна гэдгийг бол дэлхийн нийтэд дахин нэг удаа харуулж чадсан ийм үйл явдал болж өнгөрлөө. Хэмэл оюун гэснээс саяхан нэг Ronnie Chang гэдэг комеди мэд штэ Америкийн. Тэр нөгөө Harvard-ийн төсөлтөй баяр дөрөв хэлсэн мэлээ. Тэгсэн чинь хэмэл оюун гэдэг бол маш тэнэг зүйл. Тэгээд яг тэр төгсөж байгаа хүмүүсд тандад юу гэж хэлсэн гэхээр танаа үе энэ хэмэл оюун гэдэг зүйлийг устгах үе байгаасаа гэж хүсэж байгаа гэж бас хэлсэн мэл. Нийлэн сонирхолтой өнцгүүд бас тэр яриан дээр гарч ирсэн. Тий F хараад хэлсэн дээс. F гэсэн байна. Тий. Тий тэр бол айгүй сонирхолтой. Тий. Нэг анзаараад байгаа юм яг хэмэл оюун яг бүтээмжийг нэмж байгаа үйл нэмж байгаа. Ялангуяа яг энэ технологийн салбар буюу яг код бичигдэл дээр бол маш сайн байгаа ч гэсэн яг нэг бүтээлчүүл дээр бол уусаа яалтчгүй хойно байгаа гэдэг нь бол
анзаарагдаад тэгээ би ч ер нь яг энэ бүтээлч михтэй бас хиймэл ажиллагаа нэлээд багсгаж байгаа. Энэ 7-ны хамгийн онцлог автомашины загварууд юу вэ? BMW-гийн танилцуулсан M380 классик гэдэг концепт машин байлаа. Яагаад энийг онцолж байна гэвэл BMW бараг Ferrari-д хичээл цаагаад хүчлээ гэж хэлэхэд болохоор юм үйл явдал боллоо. Тэгвэл энэ M380 класс нь болохоор удахгүй шинээр гарах танилцуулагдах M3 цахилгаан M3-ийн одоо концепт хөлбөр гэх юм уу. Тэгээд одоо BMW яаж байгаа гэхээр 3 серие 2 хуваагаад дотоод шаталт хөдөлгөөртэй 3 сер. Тэгээд цахилгаан хөдөлгөөртэй 3 сер гээд 2 салгаж байгаа. Тэгээд энэ болохоор яг цахилгаан M3-ийн концепт хөлбөр гэж хэлж байна. Тэгвэл яагаад яг энийг онцолж байна вэ гэхээр Ferrari-гаас ялгаатай нь яг цахилгаан автомашиныг автомашин шиг хийж чадсан. Дизайны хувьд ч бас маш гоё, бараг Ferrari-гаас илүү Ferrari шиг харагдаад байгаа. Яг уртаас нь харуул яг нөгөө La Ferrari-тэй нэлээд тусдалсан мэл. Тийм болохоор энийг онцолж байна. Тэгээд BMW Ferrari хичээл залаа. Яг үзүүлэлтүүдийн хувьд бол 4 цахилгаан хөдөлгөөртэй гэж байгаа. Тэгээд хүч чадлын хувьд бол мэдээж маш өндөр. Яг тодорхой спекүүд нь бол зарлагдаагүй. Яагаад гэвэл энэ концепт машин болохоор тэгэхээр удахгүй яг үйлдвэрлэлийн хөлбөр нь гарахаар илүү тодорхой юмуд нь гарч ирэх байна. Genesis бас шинэ машинаа танилцуулсан. Яг өнгөрсөн жил нэг арга хэмжээ зохион байгуулад Magma GT концепт гэдэг спорт суперкарад бол танилцуулсан. Тэгээд энэ жил болохоор яг энэ Le Mans-ы үеэр бас танилцууллаа. Тэгээд солонгосчууд хийсэн анхны хойно барилттай хөдөлгөөртэй автомашин суперкар юм байл болж байгаа юм лээ. Тэгээд яг өөрсдөө хэлэхдээ бол энийг үйлдвэрлэж шилжүүлэхгүй л гэж яриад байна л. Гэхдээ яг авчирсан машин харангуут яг үйлдвэрлэлийн хөлбөртөө нэлээд төгцсөн машин л авчирсан байлаа. Энэ ер нь автомашин үйлдвэрлэгчид яагаад ийм үйлдвэрлэхгүй концепт загвар хийдэг? Яг ирээдүйн тэр алсын аргаал танилцуулж байгаа юм. Ирээдүйн тэр дизайны технологич гэдэг юм уу? Продакшных нь бүтээгдэхүүн нь ерөөсөө хизээж гарахгүй гэсэн үг юм уу? Тэгээд яг зөвлөр нь ихэнхтэр нь гарахгүй ч гэсэн одоо энэ BMW-гийн M3 концепт ч гэдэг юм уу те? Яг энэ концепцүүдийг бол ойлгож байна. Тэнгуул одоо жишээ нь Genesis-ийн Magma те ийм одоо тэр Vision GT ч юм уу те тэр нөгөө тоглоом зориулаад хийдэг бүтээгдэхүүнүүд дээ ш. Энэ тэрхий зардал биш үү? Энэ зүгээр ийм маркетингийн арга юм уу? Эсвэл ер нь бол маркетинг арга. Автомашин сонирхчтойгоо ингэж татаад байд юм уу? Яа тийм. Хоёулаа миний хувьд бол нэг талаараа яг энэ шин технологи болон ирээдүйд гарах технологиудаа энэ нэг машинд хийгээд тэгээд одоо превьювийг үзүүлж байгаа гэх юм уу? Хоёр талаараа мэдээж брендтэй шинэ фэнүүдийг татах гэдэг шүү дээ. Тийм болохоор идэг байх гэж боддог. Тэгээд энэ дээр болохоор хятад автомашин үйлдвэрлэгчид нэг концепт машин гэж гаргадаг. Харин тийм. Яг л нөгөө хөгжүүлэлттэй хугацаанд амар богинохон байт юм лээ яг. Нөгөө анхны санаа гараад яг үйлдвэрлэл шилжих хугацаанд маш богинохон байдаг болохоор концепт машин гэдэг нэг гаргаад байдгүй. Энэ уламжлалт буюу Европын болон Америкийн, Японы автомашин үйлдвэрлэгчид болохоор нөгөө хөгжүүлэх хугацаа нь маш урт байдаг болохоор ингээд эхлээд концепт машиныг танилцуулаа. Тэгээд 3-4 жилийн дараа тэрийг үйлдвэрлэл шилжүүлээд гэж явт юм бэл. Гиснээс хятад гиснээс сайн нөгөө нэг Xiaomi-гийн U7 Nürburgring-ийн YU7 тийм YU7 Nürburgring-ийн SUV ангиллын хурдны рекордыг эвдсэн мэл. Тийм үү. Тийм хугацаа нь эвдсэн мэл. Өмнөх рекорд нь болохоор Audi SQ8 эзэлдэг байсан бол одоо U7 болсон. Сая өнгөрсөн жил бас нөгөө SU7 Ultra бас өөр нэг рекордыг нэвтсэн шүү дээ. Хятадууд амар болчихсон шүү машин дээр. Хятадуудын ер нь машин гэлтгүү технологиуд амар байлээ. Би сая 2-7 хоногийн 3-7 хоногийн Хятадын Ханчжоу руу явж үзсэн байхгүй. Тэгээд энд одоо монголчуудад айгүйх нь камерын технологиос орж ирд юм лээ. Дахва гэдэг. За эхлээд Ханчжоу гэж яг ямар хот вэ гэдгийг эхлээд тайлбарлаж өгье. Ханчжоу бол Хятадын онлайн худалдаа хэмнэлөөний төв. Тэгээд эндээс Alibaba, DeepSeek, тэгээ Unitree гэдэг компаниуд төрсэн. Энэ бол ерөөсөө Хятадын
хятад хүн одоо эндээс гаралтай гэж үздэг. Соёлын хувьд бас маш олон ийм өв ихтэй тийм чухал хот юм байна л да хятадтай. Очоод мэдлээ. Тэгээд маш олон технологийн компаниудаар бид нар ингэж зочилж үзсэн. Миний хамгийн их сонирхол татсан компани юу гэсэн бэ гэхээр тэр Dahua гэдэг компани. Тэр нэг яадаг. Видео камер хийдэг. За. Тэгээд ийм Монголд ч гэсэн бас видео камеруудаа нийлүүлдэг юм лээ. Төрөл бүрийн видео камерууд хийдэг. Тэгээд ингээд видео камерын ийм нэгдсэн системүүдийг хийдэг. Тэгээд ингээд янз бүрийн видео камер 2-3 км-ийн цаанаас ингээд зум хийгээд бараг хүний нүүрэн дээрх батг хүртэл харагдсан. Тийм хэмжээний ингээд камерын системүүдийг хийцэн. Өөр нэг зүйл нь юу байсан бэ гэсэн чинь улсуудтай болон хотуудтай хамтарч ингэж нэгдсэн системүүдийг хийд юм байна л да. Тэгээд Арабын нэг Дубай хоттой хамтарч хийж байгаа нэг юм төслийг бидэрт харуулсан. Тэгсэн чинь тэнд хотын нэгдсэн экосистемийг тэр чигт нь камержуулаад тэр чигт нь мэдрэгч суулгацсан. Тэгээд тэн дээр болонгууд л хин нэгэн зөвшөөрлгүй газар тамхи татсан бол сигнал өгдөг. Хин нэгэн зөвшөөрлгүй газар хог асгасан бол сигнал өгдөг. За ямар нэгэн газар хулгай дээрэм гарч ивэл сигнал өгдөг. Энэ нөгөө нэг аюулгүй байдлын систем гэдэг чинь нөгөө ганцхан камер байхаа болоод мэдрэгчнүүдийг ингээд дунд нь оруулаад ирсэн. Тэнгуэл энэ дээр бас юм Монголд хэрэглэж болох уус одоо камерын гол бид нар зүгээр юм коридорт хэдэн камер судлуулаад покой болчлоо энэ зэрэг л тэгдэж штэ тэ. Тэгсэн чинь энэ нөгөө нэг юм мэдрэгч рүүгээ ороод эхэлсэн юм. Тэгсэн чинь Монголд болон нэвтрүүлж болох хамгийн сонирхолтой зүйл нь надад юу санагдсан бэ гэсэн чинь бага насны хүүхдүүд ялангуяа ерөнхий боловсролын сургууль дээр хүүхдийн хүчирхийллийн асуудлууд аюух Монголд яригадаад байгаа тий. Үе тэнгийн дээр л л тий. Тэгвэл энийг шийдэж болох арга камерны арга байхгүй. Нөгөө нэг 0-д нь ямар камер суйрлуулсан биш. Тэгсэн чинь ингээ 0-д нь мэдрэг суулуулчтай юм зөө. Дуу мэдрэгч нь. Тэгвэл тэнд ингээ ямар нэгэн зодоонуудын гараад хин нэгэ ойрлж чарлангуут л тэр мэдрэгч нь мэдрээд шууд багш руу нь дуудлага очдог. Ийм экосистемийг бүрдүүлсэн. Тэгэнгүүт би нөгөө нэг юм манай Монголын технологийн салбарын экосистем гингуут бахаж нэг хөвчлэн за яг нэг хідэн нэг хэмэл ойны загвар хөгжүүлж энэ нэг хідэн нэг юм систем хөгжүүлж бусд нэг аппликейшн л хийж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэнд технологиг шаал өөрөөр хятадууд л хөгжүүлж л. Амар л. Тэгээд ийм компани байд юм байна. Тэгээд өөр нэг автомашины салбар болоо спорт автомашины спорттой холбоотой өөр нэгэн чухал үйл явдал өнгөрсөн 7 хоногт болсон. Формула 1-ийн уралдаанд Льюис Хамилтон Ферраригийн өмсгөлтөөр анх удаа төрүүллээ те. Жохон дэлэж гисэн ярьчээд. Жохон дэлэж гисэн ярьчээ. Сэтээс. Ярьчөө. Нөгөө өмнөх юм дээр комент авсан чинь Формула 1 ярих болооч гэдэг нэлийн комент байсан. Чигээрээ. Льюис Хамилтон 2 жилийн дараа анх удаа яг Формула 1 Гран Пригийн ялалтыг авлаа. Өнгөрсөн жил болохоор Ферраритай яг спринт уралдааны ялалтыг бол авч ирсэн. Энэ жил болохоор яг бүр яг гол уралдааныхаа ялалтыг бол авч чадлаа. Тийм ээ. Одоо 107 дахь ялалт нь 106 тийм. Льюис Хамилтон ч өөрөө Шумахерын рекордыг эвдээд одоогийн байдлаар хамгийн олон ялалттай Формула 1-ийн нисгэгчиж явдаг. Тэгээ Ферраритай нилийн дээшээ ороод ирчлээ тийм. Одоо юм дээр 2-т явж байна. Тийм 115 оноотой. Антонелли болохоор 156. Тийм. 41 онооны зөрүү ш тийм. Энэ гүйцхөл яг бол одоо ч улиралт дөнгөж хагастай орж инхээр яг гүйцэж магадгүй. Яг өнгөрсөн жилийн Verstappen яасан шиг гүйцэж магадгүй. За мөн энэ өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд SpaceX-ийн IPO боллоо. Энэ бол одоо хиймэл оюуны салбарт хийгдэж байгаа IPO-уудын хамгийн ихнийх нь гэж хэлж болно. За мөн дэлхийн хамгийн том IPO, хөрөнгөний зах зээлийг тэр чигт нь хөдөлгөсөн, хүн болгоны анхаарлаа хандуулсан. За мөн Elon Musk-ыг $1.80 хөрөнгөтэй болгосон ийм IPO. Одоогийн байдлаар бол бараг $1.2 доллартай болчихсон байна. Энэ дээр бол хамгийн гэдэг маш олон зүйлүүдийг ярьж болох. Гэхдээ надад хамгийн дундаас нь хамгийн их таалагдсан зүйл нь юу байсан бэ гэхээр SpaceX-ийн нэг 4400 орчим ажилчид сая доллартай болж байгаа юм л. Буюу долларын саядан болж байгаа тийм. Үүний нэг 400 орчим нь заяа $100 сая хөрөнгөтэй болж байгаа.
Тэгээ бүр галзуу гэж хэлмээр байгаа зүгээр. За тэгтээ SpaceX IPO хийж байгаа ч гэсэн нийт хувьцааныхаа нэг 5 орчим хувийг зах зээл дээр бол одоогийн байдлаар бол санал болгож олон нийтэд зарж байгаа анхдагч байдлаар. За харин Elon Musk өөрөө компанийхаа 43%-ийг эзэмшиж байгаа. Буюу одоогийн нийт хөрөнгөнийх нь 900 орчим тэрбум доллар нь зөвхөн SpaceX. За 300 орчим нь Tesla. За нэг юм Boring гэх компани байдаг шүү дээ. Мэдхүү. Boring одоо хүртэл юм те. Байлгүй яах вэ? Тэгээ Boring дээр бол 300 тэрбум орчим долларын хөрөнгө байдаг гэж үзэж байгаа юм байна. За тэгээд нэг иймэрхүү. Тэгээд нийтдээ 1.2 их 80 доллар. Долларын их 80. Чи бодлоо долларын их 80. Ер нь тэр мэдээг хараад ер нь юу гэж бодсон? Юу ч одоогүй гэнтэл. Мас Elon Musk-ийн иймэрхүү мэдээ дандаа л явж байгаа шүү дээ. Elon Musk-ийн тэгэл сүүлдээ бүр юм ботоожлцсон бэл. Одоогоос бараг 100 гаруй жилийн өмнө Rockefeller хамгийн анхны тэр бомтон болж байсан юм байна л да. Тэгээ одоо 1 их 80 доллар гэдэг бол одоо секундэд 1 сая доллар өрсөн ч гэсэн хэдэн 100 жил барыг зарцуулах хэмжээний хөрөнгө байгаа байхгүй. Асар их хэмжээний хөрөнгөтэй. Тэгээ онгод л энийг бид нар шинэ одоо их 80-тангуудын 90 үе хэлж гин гэж харж байна. Гисэн идэж одоо яг Elon Musk-ийн араас бичигдэж байгаа Larry Page тэ одоо Sergey Brin за мөн Amazon-ы Jeff Bezos за Meta-гийн Mark Zuckerberg-үүд бол ерөнхийдөө нэг 300-200 тэрбум орчим долларын хөрөнгөтэй байгаа. За эдгэрийн компаниуд улам тэлээд эхлэхээр эдгэр ч гэсэн ерөнхийдөө 1.80 долларын хөрөнгөтөн болох магадлалтай. SpaceX дээр нэг юм сонирхолтой зүйл байна. SpaceX сансрын технологийн компани тий. Pooja гэдэг компани, Starlink гэдэг компани тий. Тэгсэн чинь энэ компани битээр нөгөө нэг юм шуурхаа мэдээ ороод ирлээгээ ярьжсэн ш. XAI болон за X-ийг худалдаа авцсан байгаа тий. Нэгтгэсэн байгаа. Үүний дараачаар өөрсдийгөө болохоор химэл оюуны компани гэж тодорхойлж эхэлж байна. Буюу нийт зах зээлийнх нь одоо 90 орчим хувь нь химэл оюунтай холбоотой технологи байна. Өөрсдийнхөө зах зээлийг нэг 28 их 80 доллар байна гэж харж байгаа юм. Үүний 26 гарна нь химэл оюун. Тэрийг хин гэж XAI Grok. Вау. Харин тэгэхээр амар сонирмоо. Grok чимээгүй байж байгаа. Одоо тэнгууд л энэ дэр ингээд нөгөө нэг яг юм химэл оюунтай ойр байдаг судлаачид ер нь жоохон юм шүүмжлэлтэй хандаад байгаа байхгүй. Яагаад наад XAI компани чинь бүтээгдэхүүн бас яг тийм одоо итгэхүйц хэмжээнд бол хүрээгүй шүү дээ. Одоо тийм Anthropic-аар, Google-аар, за OpenAI-аар гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр иймэрхүү зүйлсүүдээс яригдчихэв. Тэгэхээр ер нь бол нэг хувьцааных нь анш $35, $135 дээр зарагдаж эхэлсэн. 177 их 80 долларын үнэлгээтэй. Одоо болохоор Amazon-ыг гүйцээд дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 5 дахь компани болсон. Зүгээр IPO хийгээл ийм хэмжээнд ирчихсэн. Гэхдээ бусад IPO-уудаас ялгаатай нь энэ юу вэ гэхээр Elon Musk өөрийнхөө шийдвэр гаргах эрх мэдлийнхаа 80 орчим хувийг нь авч үлдчихэж байгаа буюу өөрөө бүрэн бараг шийдвэр гаргах хэмжээнд дэр ингэж авч үлдчихэж байгаа. За томоохон компаниудын одоо Goldman Sachs дээр байсан баха гаргасан судалгаанууд дээр юу гэж байгаа вэ гэхээр 2030 он орчимд гэхэд SpaceX-ийн нэг жилийн орлого одоогийн байдлаар 1 их 80 доллар төрөх боломжтой. Курсорыг худалдаж авсан Alpesor тэгээд 60 тэрбум доллараар курсорыг худалдаж авлаа буюу курсор бол одоо яг хөгжүүлэгчдийн код бичигтээ ашигладаг бол гол хэрэглүүр болчиход байгаа шүү дээ. Энэ компани гол одоо орлого олж байгаа бүтээгдэхүүн нь Starlink. Тэгээд Starlink нэг 10 сая хэрэглэгчтэй юм байна л да. Тэгээд тэр 10 сая хэрэглэгч нь л одоо гол орлогыг нь бүрдүүлж байгаа гэсэн үг. Үүнээс гадна 900 саяын гэрээг Google-тэй ийцэн баа. Тэгээд сар болгон Google бол одоо SpaceX болон XAI компани дата дүүдийг ашигласан нөхөд төлбөрт нэг тооцоолох системүүдийг ашигласныхаа төлбөрт нэг сард 900 сая нийтдээ нэг 30 тэрбум долларын одоо гэрээг байгуулсан байгаа. Тэгээд энэ хэмжээгээр энэ компани зөвхөн нэг ийм сансрын технологи, Марс гарагт хүрэх гэхээс илүүтэйгээр химэл оюун, дата дүүтэй ийм тооцоолон бодох систем дээр илүү төвлөрж байгаа нөө нэг терабайтын одоо дата дүүийг барах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр ч гэсэн ер нь нэлээдгүй амбицтай байгаа гэдэг нь бол энэ тоонуудаас харагдаж байна. За харин үүний дараачаар OpenAI болон Anthropic компаниуд аль биесээр өөрсдийнхөө материалуудыг одоо өгсөн байгаа. F13 файл гэж нэрлэдэг тийм. Тэгэхээр энэ хоёр компаниас IPO хийхээр бэлтгэж байна. За OpenAI-ийнх бол арай ойрын хугацаанд байх бол
За ер нь бол Anthropic-ыг бол оны сүүлчээр гэж тооцоолж байгаа. Эндээс бид нэр яагаад ингэж анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ гэхээр нөгөө нэг яригдаад байсан химлоины бабл хагарах уугүй юу? Энд яг их хэмжээний мөнгө орж ирээд зах зээл яг л боддоор хүлээж авах уугүй юу? Энэ яг үнэхээр орлого олж байгаа уугүй юу гэдэг нь одоо яг шалгагдаж эхэлнэ гэдэг юм зүйлсүүд яригдж байна. Snapchat-ийн толгой компани болох Snap за энэ 7 хоногт өөрсдийнхөө удаан хугацаанд үлээгдсэн ухаалаг шилнийхээ худалдаанд гарах хувилбарыг албан ёсоор танилцуулсан байгаа. Тэгэхээр гүйцэтгэх захирал нь нэгэн одоо технологийн арга хэмжээнд дээр өөрсдийнхөө ухаалаг шилийг албан ёсоор танилцуул. $2195 зарагдана. За Apple Vision Pro болон Meta-гийн Ray-Ban-тэй ээж байгаа ухаалаг шилтэй бол ингэж харьцуулж зах зээл дээр нэлээд өрсөлдөөнийг бий болгоно гэдгийг бол хүмүүс ярьж байна. Үүний бол яг дунд нь шүү дээ. Дизайн нь ихэр санагдав. Дизайн яг надаа Meta-гийн шилнүүдийг бодвол арай юу санагц арай том нүсэр зүгүүд явахад. Яг Vision Pro бодвол Vision Pro ч угаасаа headset-ийг доктор бол том байх шүү дээ. Энэ болохоор шилнүүд бол надад арай л том, арай л бүдэн баг санагц. Арай жоохон хүнд одоо хоёр хувилбар байгаа юм л. Нэг нь болохоор 48 мм, за нөгөөх нь болохоор 53 мм. За 48 мм нь болохоор 132 г инжинтэй, за нөгөөх нь болохоор 136 г инжинтэй буюу одоо энгийн нүдний шил бол 20-30 г л байгаа тий. Тэнгууд л нэг 4-5 дахин одоо хүнд гэсэн үг. Тэнгууд л ийм удаан хугацаанд мэдээж зүүхэд бол хүндрэлтэй. Гэхдээ Apple Vision Pro-тай харьцуулахад энэ бол яг ингэж зүүж хэрэглэж болох үст тийм бүтээгдэхүүн байна гэж хэлж болно. Тэгээ нэг өөр энэ танилцуулга дээр сонирхолтой зүйл ажиглагдсан нь юу байсан бэ гэхээр за өмнө нь Steve Jobs тайзан дээр гарч ирээд өөрсдийнхөө iPhone-ыг танилцуулахдаа бусад компани бүтээгдэхүүнүүдтэй шууд харьцуулдаг байсан тий. За энэ бол одоо тэнэг энэ бол товчлууртай ийм товчлуурыг хэн хэрэгэлдэг юм бэ тий. Энэ бол stylist тий. Энийг одоо хэн одоо ийм мэдрэгчтэй оц гэж юу байдیں гэдэг ч юм уу тий. Тэгсэн чинь энэ танилцуулган дээр болонгууд л яг Apple Vision Pro, Meta Ray-Ban тэгээ өөрсдийнхөө одоо specs гэдэг ингээд удаан хугацаанд ухаалаг байдлаар хамгийн одоо ашиглах боломжтой бүтээгдэхүүн нь бол манай бүтээгдэхүүнээ гэдэг нэг юм танилцуулга хийсэн айгуу сонирхолтой санагдсан. За юу чадах вэ? Тэнгууд л мэдээж нь бол өөрсдийнх нь үйлдэл систем Snap-ийг хөгжүүлж байгаа. Тэнгууд л энэ дээр одоо баяжуулсан бодит байдал буюу одоо ийм бодит орчны дүрслэл дээр виртуал байдлын дүрслэлүүдийг нэмсэн юм маш гоё функцүүд байна. Одоо харахад айгүй үзүү штэ. Тоглоомнуудын функцүүд ялангуяа за мөн газрын зураг те Meta Ray-Ban Apple Vision Pro-д харьцуулахад ч гэсэн нэлээдгүй ийм гоё үзэмжтэй. За мөн одоо өөрсдийнх нь хоцрогдлын хувьд нэг ийм сонирхолтой тоо хэлсэн. Хоцрогдол нь 7 миллисекунд буюу бараг хоцрогдол байхгүй тийм сайн ажиллаж байгаа гэдэг нэг юм зүйлсүүд ирсэн. Тэгээд технологийн хувьд бол одоо Snapdragon-ы 2 чипээр ажиллаж байгаа. За дэлгэцнийх нь хувьд бол одоо 57 градусын Wi-Fi-тэй буюу одоо бидний урд нэг юм 10 алхмын цаана за нэг 100 инчийн дэлгэц байх хэмжээний тиймэрхүү байдлаар ингэж харагдана гэсэн үг. Тэгэхээр ер нь бол дэлгэц нь нэлээд том харагдаж байгаа. Видео бичлэг үзэж болно. Видео бичлэг үзэхдээ хэмжээг нь бол томруулж жижигрүүлж болох юм функцтэй юм лээ. Яг урд нэг юм дэлгэц байгаа юм шиг. За өөр нэг сонирхолтой технологи нь юу байсан бэ гэхээр шилнийхээ энэ хажуу талд нэг юм соронцтой. За тэр соронцоо нааж болно зөө. Дөнгөж ингээд соронцоо ингээд даачингууд тэндээ ингээд USB-C оролттой. Тэгээ USB-C оролтоор цэнэглэж болно. За мөн тэр USB-C оролтоор дамжуулаад компьютерт холбоод тэгээ компьютерийнхоо дэлгэцийг шилэн дээр харж болно. Энэ амар сонирхолтой. Тэгээд ингээд ерөнхийдөө нэг юм 40 гаруй шинэ функцүүд бол өмнөхдөг адил бол нэмэгдсэн байна. За өөр бас ийм сонирхолтой функцүүдийн хувьд бол мэдээж энэ тоглоомн дээр нэлээдгүй төвлөрсөн байгаа гэдэг нь бол харагдчихсан. За энэ компани гүйцэтгэх захирлын хувьд бол өөрсдийнх нь ярьсан зүйл нь юу вэ гэхээр бидэрт ингээд шинэ төрлийн одоо тооцоолон бодох төхөөрөмж хэрэгтэй байна. За энэ дээр бид нар бол нэлээдгүй юм том амбицтай байгаа гэдгээ сүүлийн 10 жил бол ерөөдөө бол Snap бол тодорхой байгаа. Ягаад вэ гэхээр 16 онд бол эдгээр өөрсдийнхөө анхны ухаалаг шилийг бол гаргаж ирсэн. Тий. Тэгээ 17 онд бол буцаж татсан байгаа тий. Тэгээ 17 онд бол буцааж татаад тэгээ одоо ахаад энэ намраас эхлээ $2196 хаа тий. $2195. $2195 бол зах зээл дээр гаргахаар болж байна. За технологийн хорхоотнуудын хувьд хавар болгон бас хамгийн
гол хүлээдэг арга хэмжээ бол Apple-ийн хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээ буюу Worldwide Developer Conference байгаа. Good morning. Thank you for joining us today at Apple Park and welcome to WWDC. За энэ жилийнх бол 2-7 хоногийн өмнө болж өнгөрсөн. За өнгөрсөн 7 хоногт бид нар ярьж амжаагүй үйлдэл системүүд танилцуулагддаг. Хөгжүүлэгчид Apple-ийн экосистем дээр цаашид хэрхэн яаж хөгжүүлэлт хийх вэ гэдэг талаар ярьдаг. За энгийн хэрэглэгч нарын хувьд бол ер нь жоохон уйтгартай арга хэмжээ гэж хэлж хэлж байна. Заримдаа шинэ төхөөрөмж танилцуулагддаг. Энэ жил бол танилцуулагдсангүй. За өмнөх одоо сүүлийн цар тахлаас хойш бид нар WWDC-ийн ивентийн бичлэгнүүдийг үзвэл тийм маш их эдит орсон тий маш их одоо ийм транзишн ашигласан тий тэрэн дээрээ илүү төвлөрсөн тийм одоо ивент болдог байсан. Яг гол танилцуулга keynote нь гэсэн үг шүү дээ тий. Энэ жилийнх юу байсан бэ гэхээр өмнө нь за macOS, iOS, watchOS гэдэг тус нь ингээд танилцуулдаг байсан бол үйлдэл системүүд энэ жил нэгтгээд нэг Тийм байна. за нөгөө талаасаа тэр нөгөө эдитүүдээ багасгаад илүү нэг техник деталуудаа ярьдаг тий. Яг юу хийх гээд байгаа, энэ яг юу чадахын гэдэг зүйлээ ярьдаг. Тэр тал руугаа илүү төвлөрсөн байсан надаа илүү сонирхолтой санагдсан. Агуулгад илүү анхаарсан гэсэн үг. Тий. Хамгийн чухал зүйл нь мэдээж Siri ухаалаг болсон гэдэг бол албаасаар 2 жилийн дараа амлалтандаа хүрж явах шиг байна. Бисээ нөгөө Siri-тэй нийтлэн уншиж байгаа. Саяныхаа WWDC дээр ивентийн хувьяар Siri гэдэг үгийг хэдэн удаа ашигласан гэсэн чи 102 гинэ. iOS-ийг 9 удаа, macOS-ийг 9 удаа, iPadOS-ийг 4 удаа, watchOS-ийг 2 удаа, tvOS-ийг 1 удаа хэлсэн гэж. Яалтч үл Siri гол дөрнөөс. Хүлээлт юу вэ? Ухаалаг болж чадгалаа. Битгүй. Яг нөгөө Gemini модулуудыг ашигласан гэдэг утгаар бол яалтч ухаалаг болох байх. Хүлээлт бол байна. Gemini гэхдээ нэг ч удаа дуртаагүй тий. Дуртаагүй. Тэгээд угаасаа дурдахгүй. Яагаад вэ гэхээр энэ Apple өөрсдийнх нь foundation модель дээр нь болохоор Gemini бүр цаана ашиглаж байгаа. Тэгэхээр наан дахиад нэг модель байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр шууд ийм Gemini дээр ажиллаад ийн гэж бол бас хэлж болохгүй. Тэгэнгუთ л яагаад тэгж байгаа вэ гэхээр эн чинь зөвхөн нөгөө нэг LLM гэхээсээ илүүтэйгээр наан нь бас өөрсдийнх нь одоо ийм модельуд байж иж яг ийм ухаалаг гар утсан дээр ажиллах тий. Эсвэл ийм бидний зөвхөн хувийн мэдээлэл дээр ажиллах хэмжээнд ирч чадж байгаа. Миний хамгийн өндөр хүлээлт юу байгаа вэ гэхээр үнэхээр Siri хувийн туслах болоод ухаалаг болчвол маш олон зүйл өөрчлөгдөх байх ухаалаг гар утасны зах зээл дээр. Яагаад вэ гэхээр одоо бодоод үзье. Монгол хэлийг ойлгох. За хамгийн эхлээд хэлний барьер зав. Хамгийн эхлээд хэлний барьер дээр ийм том экосистем өөрөө одоо ингэж хөл нийлүүлж орж ирж байна. Хувийн зүйлсүүд асуултуудад хариулах чадвартай болж байгаа буюу таны ухаалаг гар утсан дээр байгаа мэдээллийг шүүж тэр мэдээллүүдэд хариулах чадвартай болж байгаа. Мөн яг дэлгэцэн дээр яг юу болж байгаа гэдгийг ойлгоод тэрэнд хариулах чадвартай болж байгаа. Одоо жишээ нь Instagram-ийн аккаунт дээр ямар нэг үйлдэл хийж илаа гэж болонгууд тэрийг асуунгууд энэ яг юу вэ гэнгууд дэлгэцэн дээр байгаа мэдээллийг чинь таниад тэрэнд хариулж чадж байгаа гэсэн. Энэ дээр бол шууд нэг хувийн мэдээллийн асуудал яригдэн шүү. Тэгэнгუთ Apple 2 жилийн өмнөөс юу ярьж эхэлсэн бэ гэхээр private cloud буюу яг private cloud дээр энэ бол хадгалагдана буюу одоо Apple ч өөрөө энэ мэдээллийг харах хэрэггүй, өөрх нь нэгж харах хэрэггүй байдлаар бид системийг нь хийж байгаа гэдэг нэг юм амлалтыг өгж байгаа тий. Тэгээс нөгөө систем дээр бус компаниудаг бодвол нэг ялгаатай зүйл нь нөгөө 3 дахь байгууллагын хяналтыг бас оруулж ирнэ гэсэн байсан тий. iPhone дээр ингээд юм асууж агаад асууж ирсэн юм шууд үргэлжлүүлээд MacBook дээрээс асуучвал энийг ингэж мэддэг болж байгаа. Нэг аккаунт дээр ингэж ажиллаад байна гэсэн үг шүү дээ. Шууд ингээд утаснасаа ярьж байгаа шууд өөрийнхөө ухаалаг цагнаасаа ингэ асуугаа явчих болно гэсэн үг. Тэнгуут л тэр болгоныг ингээд ажилуулад байгаа гэдэг нь нэлээдгүй сонирхолтой санагдсан. Одоо энэ шинэ Siri болохоор iPhone 15 Pro-гоос хойших цагуурууд болон за хамгийн хүчирхэг байдлаар бүх функцүүд нь iPhone 17 Pro болон түүнээс хойших цагуурууд дээр ажиллана. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр iOS 27 орж ирж байгаа бүх утаснууд дээр маш сайн одоо хамгийн хүчирхэг байдлаар ажиллахгүй. Тэгэхээр сайн чиптэй утсан дээр бол хамгийн сайн хувилбараар ажиллана гэсэн үг. Mac-уудын хувьд болонгууд л M3 чиптэй Mac дээр
хамгийн сайнаараа ажиллана гэдэг юм зүйлүүдийг хэлсэн. Монгол энэ хэмэл оюун дээр ч мэдээж энэ тооцоолон бодох систем хамгийн чухал зүйлүүдийн нэг. Тэгээд муу тооцоолон бодох систем байвал муу хэмэл оюуны үр дүнгууд гаргах нь бол ойлгомжтой. За нэг Siri ухаалаг болж байна guys. Тэгээд шин Siri ухаалаг болсныхан дараа намар яг ер нь яг яаж ухаалаг болж байгаа гэдгийг намт дарцгаа. iOS 27 хамгийн гоё зүйл нь юу санагдав? Яг нэг liquid class-ын хувьд хэр юу энэ тунгалаг байна гэдгийг тохируулж болдог байсан надад бол гоё хамгийн гоё. За надад бол хамгийн гоё санагдсан зүйл нь юу байсан бэ гэхээр энэ дэр нэг юм өмнө нь баг миний санаж байгаагаар технологийн танилцуулгууд дээр яригдчихэж байгаагүй нэг юм сонин зүйлийг ярьсан. iOS 27 дээр. Чи ухаалаг гар утасныхаа үйлдлийн системийг дараагийн түвшинд нь шинжилээд чиний утас илүү хурдан болно. Итгэж гин үү? Үгүй. Ийм аргыг олсон гэдэг зүйлийг ярьсан. За энэ юу байсан бэ гэсэн чинь файл дамжуулах хурд 30-80 хүртэл хувиар. Зураг дарлаа. Тэнгууд шин зураг одоо фотос руу орох хурд 70% хүртэл гэдэг ч юм уу. Ийм байдлаар ингээ хурднуу сайжирж байгаа. iOS 27 дээр. Тэгвэл энэ юу гэсэн үг вэ гэхээр чиний хардверийг солихгүйгээр чиний үйлдлийн системийг шинжилээд чамд илүү сайн хурд санал болгож байна. Вау. Гэхдээ энэ нөгөө маркетингийн зал байгаа гэдгийг нь бол харах хэрэгтэй. Тэгээ хүртэл гэдэг үг байгаа харах хэрэгтэй. Гэхдээ энэ бол үнэхээр одоо системийн гүйцэтгэлийн хувьд бол үнэхээр гайхалтай тийм зүйл орж ирлээ гэдэг нь бол миний хувьд бол энэ одоо iOS 27-гийн хамгийн чухал зүйлүүдийн нэг нь байлаа. За энэ жилийн WWDC арга хэмжээний хамгийн чухал зүйл юу байсан бэ гэхээр хүүхдүүдэд зориулсан функцүүд байсан. Тэгээд хэрвээ одоо ухаалаг гар утас ашигладаг та хэрвээ хүүхдтэй дүүтэй бол баг одоо iPhone авч өгөх хамгийн зөв бүтээгдэхүүн юм байна даа л гэж хамгийн дөрөнд хэлээ. Тэгээд за Apple өөрсдийнхөө экосистем дээр бага насны хүүхдийн ухаалаг гар утасны хэрэглээтэй холбоотой маш чухал функцүүдийг оруулж ирлээ. За эцэг эхчүүд өөрсдийнхөө одоо хүүхдүүдийн одоо child account буюу хүүхдийн аккаунтыг нээгээд за тэдрийгээ өөрсдийнхөө утсан дээрээсээ маш хялбар байдлаар хянах боломжтой болсон байна. За мэдээж screen time-ыг тохируулах. Screen time бол угаасаа одоо байгаа функц. За гэхдээ хүүхдийн screen time-ыг янз бүрийн байдлаар тохируулж болно. Одоо жишээ нь хичээлтэй өдрөө маш одоо цөөн цаг утсаар оролдох тий. Эсвэл амралтын өдрүүдээр илүү олон цаг утсаар оролдох. За мөн ямар аппликейшнуудыг ашиглах боломжтой. Одоо тэгвэл хүүхдийн аккаунт нээж байгаа үед тэр хүүхд хэдэн насны хүүхд байна. За тэр хүүхд тохирсон татах боломжтой App Store дээр байгаа аппликейшнууд юу байна? Тэр насны хязгаарлалтай аппликейшнуудыг татах эрхтэй болно. Хамгийн чухал функц нь юу вэ гэхээр таны бага насны хүүхдэд ямар нэгэн одоо хортой мэдээлэл эсвэл одоо томчуудын нэмэх 18 агуулгатай контент, зураг тий эсвэл нэг юм хин нэгнээс юм үзэж болохгүй тийм зураг ирлээ гэж бодоход эцэг эхт нь шууд мэдээлэл очно. Хүүхдэд чинь ийм юм ирлээ. Эсвэл хүүхдэд чинь гаднаас ийм дуудлага ирлээ. Ийм сэжиг бүх юм мэдээлэл ирлээ гэдэг ч юм уу тий. Өмнө нь нөгөө нэг юм пларцсан байдлаар харуулдаг байсан шүү дээ тий. Одоо тэр нь илүү юм дэвшилтэд болж эхэлж байгаа гэсэн. За энэ жилийн WWDC-гийн өөр нэг чухал зүйл юу байсан бэ гэхээр энэ бол Tim Cook-ийн хамгийн сүүлийн WWDC буюу Worldwide Developer Conference. Тэгээд дараагийн арга хэмжээнээс бол бид нар бол шин нүүр царай буюу John Turnus-ыг бол харах нь тий. Тэгээд би одоо чамаас нэг асуулт асууя. За Tim Cook 15 удаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа WWDC-д бол оролцсон байна. За 12 оноос эхэлсэн тухайн танилцуулсан хамгийн гол бүтээгдэхүүнүүдийг нь би чамд хэллээ. Эдгээрээс хамгийн одоо шилдэг нь юу вэ? Хамгийн сул нь юу вэ? За 12 онд Apple Maps, за 13 онд iTunes Radio, за 14 онд iOS 8, за 15 онд Apple Music, за 16 онд macOS rebranding хийсэн байна. За 17 онд HomePod, за 18 онд iOS 12, за 19 онд Pro Display XDR, за 20 онд Apple Silicon, за 21 онд macOS Monterey, за 22 онд M2 chip, за 23 онд Apple Vision Pro, 24 онд Apple Intelligence, 25 онд Liquid Glass, за 26 онд Siri AI. За хамгийн шилдэг нь бол мэдээж Apple-ийн M chip одоо Apple Silicon. Apple Silicon. За хамгийн
M chip-ээс гадна C chip хүртэл идэг болчихлоо шүү дээ. Модем үртэй chip гэдэг тийм. Яг 24 оны Apple Intelligence байж магадгүй юм. Хамгийн муу нь гэвэл Apple Intelligence. Өөр нь гэвэл яг миний хувьд бол Pro Display XDR. Pro Display XDR. Яг бүтээгдэхүүний хувьд. Тийм хамгийн муу. Яг бүтээгдэхүүн гэвэл Pro Display XDR тий. Одоо хүртэл чанартай тий. Одоо хүртэл маш олон хүний мөрөөдөл болсон дэлгэцтэй. Аимшигтай үнтэй ч гэсэн яалтчгүй гоё юм лээ хараад сонгоод. Яалтч ялгаа нь мэдрэгдэв бэл. За миний хувьд бол iTunes Radio одоо байд юм байх бах тий. Одоо байдаг үгүй энэ ч мэдэхгүй. Бид iTunes Radio л юм шиг юм санагдаж байна хамгийн сул нь. За хамгийн сайн нь гэвэл Vision Pro. Яагаад вэ гэхээр за мэдээж угаасаа M chip-ийг бол хэлэх бах тий. Гэтэ Apple Vision Pro яагаад тийм чухал вэ гэхээр цоошин сегмент тий. Тэгээд энэ 10 хэдэн жил хөгжүүлэгчсэн хөгжүүлэлт. Тэгээд Apple ерөөсөө том юм бүтээгдэхүүн ерөөсөө гаргаагүйсэн. Тэ. Тэнгууд л энэ дээр маш зөрөгтэйгээр ингэж орж ирсэн. Хэдий ч гэсэн бүтлгүүтлэр одоогийн байдлаар өндөрлж байгаа ч гэсэн. Гэхдээ энэ бол Apple-ийн ухаалаг шил болон за ер нь бол яг энэ VR-ын төхөөрөмж дээр ямар юм зах зээл дээр тоглогч байж чадах юм бэ гэдгийг бол харуулсан. Тэгээд одоо л killer element олох хэрэгтэй байна, илүү хөнгөн болох хэрэгтэй байна гэдэг ийм асуудлууд байгаа. Тэгэхээр би бол ингэж бодож байна. Тэгээ хоёрдугаарт магадгүй Siri яг одоо танилцуулган дээр үзүүлж байгаа шиг ажиллаж ивэл Siri байж магадгүй байна. Take it easy. Технологиг амраар таны гарт хүргэнэ. За энэхүү WWDC буюу Worldwide Developer боллоо. SpaceX IPO хийлээ. За мөн Anthropic-тэй холбоотой асуудлууд бол үргэлжилсээр байна. Дараагийн дугаараар эх 7 хоногт болох сони ачны талаар ярилцгаая. Энэ удаагийн дугаарт хамт байсан да бүхэнд баярлалаа.